Амрын үзэгчтэй онцгойлын цаг нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэж байна. Энэ удаагийн нэвтрүүлэгтээ ахын хүрээнд болон аж ахуй нэгж байгууллагуудын хэрэгэлдэг хим болон газын аюулгүй байдал урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Аж ахуй нэгж байгууллагууд шингэрүүлсэн шатдаг хий буюу газыг хэрэглэхдээ эрх үхийн мэргэжлийн байгууллагаар зураг төслийг хянуулж тухайн барилга байгууллага зөвшөөрөгдсөн тохиолдолд ашиглах боломжтой. Тухайлбал галын аюулгүй байдлыг хангах болзошгүй эрслээс урьдчилан сэргийлэх хүрээнд орон сууцны 2-оос дээш давхар бүхий барилга дотор боллон барилуулахыг хориглодог байна. Хим болон аюулгүй байдал хангах үүднээс нөгөө газын плитик нь хэрэглээний ахуйн хэрэглээний гэж байгаа. Ахуйн хэрэглээнийх нь 220 граммих. Тэгээд энэ дээр нь болохоор хим плитик гэдэг нь болохоор нөгөө 220 граммийнхаа газыг юутайгаа холбоод плитиктэйгээ шууд холбоод ахуйн хэрэглээнд хэрэглэх. Тэр нь болохоор газын плитик гэж байгаа. Ахуйн нөгөөх нь болохоор нэг тулахтай хоёр тулахтай гэдэг дээр нь байгаа. Голцоод нөгөө хоол боловсруулах үйлдвэрлэл үйлчлэгээний газрууд их хэрэгжилж байгаа. Газын плитик нь болохоор 1 2 3 гэдэг дотроо янз янз байна. Хэрэглээнийх нь болохоор 220 граммынх нь болохоор ахуйн хэрэглээ нь одоо хүн бүхэн хэрэгжилж болно. Тэгээд хэрэглээгээ хэрэглэхдээ нөгөө газ авахдаа тухайн газынхаа бүрэн бүтэн байдлыг сайн шалгаж авах ёстой. Нөгөө ялгаа нь гэх юм бол болооныхаа хүчин чадлаас шалтгаалж байгаа. Болоо нь болохоор одоо 3 кг-ийнх, 5 кг-ийнх 10 ч гэдэг юм уу, түүнээс дээш байна. Болоо ингээд 50 кг-ийнх ч байна. Онцгойлын байгууллагаас жил бүр улсын хэмжээнд орон сууцны зөөврийн болон нэг давхар шингэрүүлсэн шатдаг хий ашиглан үйл ажиллагаа эрхэлдэг иргэн хуулийн этгээдийн барилга байгууламжид төлөвлөгөөт хянах шалгалтыг тогтмол зохион байгуулдаг. Хянах шалгалтаар техникийн магадлалын хугацаа дууссан, ашиглалтын шаардлага хангахгүй хим болон цэнэглэлт хийж үйлчлэгэнд гаргасан аюулгүй ажиллагааны нөхцөл шаардлага хангахгүй ажлын байр талбайд хим болон төхөөрөмжөөр хангадаг. Хэрэглэгчид хийтэй болооныг олохдоо хэрэглэгчийн дэвтэрт болоон дугаар жин хэмжээ олгосон огноо тэмдэглээгүй, болоонтой хий савлгаа тон хэмжээнд хяналт тавьж тэмдэглэл хийгээгүй, хий алдагдал илрүүлэх тохиолох багаж хэрэгсэлгүй зэрэг нийтлэг зөрчил илэрдэг байна. Өнгөрсөн 2024 онд гэхэд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, хууль норм дүрм зөрчсөн 30 иргэн хуулийн этгээдийн зөрчлийн тухай хуулийн дагуу хялбаржуулсан журмаар шийдвэрлэж мөнгөн торгуулийн шийтгэлийг оногдуулжээ. Өдөртөмж боловсруулаад хоол үйлдвэрлэх байгууламжууд болон шатан дуу ёсцон ч гэдэг юм автошин хийгээр цэмлэх станцууд гэдэг юм. Тухайн байгууллагуудаар явахдаа хяналт шалгалтыг хийгээ заавар зөвлөгөөгөө явж байгаа. Тухайн болооны хэрэглэхдээ хамгийн гол нь аюулгүй байдлаа хангах ёстой. Тухайн болооныг худалдаж авахд бол тухайн байгууллагуудаас заавар зөвлөгөө өгч байгаа. Одоо 2 метрийн зайтай авах ч тийм ил галаас одоо 5 метрийн зайтай авах ч гэдэг юм. Тухайн байгууллагуудын өгж байгаа заавар зөвлөмжүүдийг сайн хэрэгжүүлэх ёстой. Тухайн болооныг аваад тухайн болооныг бол тусгай хайрцаг савнд хийгээд хөдөлгөөнгүй байлгах ёстой. Тийм болохоор тухайн объектд очоод хяналт шалгалт хийхэд бол тухайн болооныг бол зүгээр ил заадгаа тавьсан. Аюулгүй байдлыг ерөөс хангаагүй. Одоо дорн нүдөө зөөлөвч ирзэн байх ёстой бол ирзэн дээр байх ёстой. Тусгай хайрцаг савнд хийцэн байх ёстой. Тэгэхээр зүгээр ил заадгаа тэгээд цахилгааны утасны хажуухаар шугам явж идэг ч гэдэг юм уу. Тэгээд тухайн аюулгүй байдлыг бол нөгөө хангуулах үүднээс бид нар заавар зөвлөмжийг тухайн хяналт шалгалт хийх үедээ ороод заавар зөвлөмжүүдийн үгүй явуулчихж байгаа. Орон сууцны байгууллагт тэгэхэд орон сууцны одоо 2-оос дээш давхарт бол хий хангамжийг бол хориглож байгаа. Тэгээд орон сууцны барилгад бол тухайн орон сууцнаас одоо өртгөл хийсэн ч гэдэг юм тусдаа нөгөө хий хангамжийн тоног төхөөрөмжүүд нь тусдаа байх ёстой. Тэгээд нөгөө хий хангамжийн зураг төсөл хянуулаад батлагдсан зураг төслийнхаа дагуу тухайн болооны аюулгүй байдлыг хангах ёстой. Тиймээс шингэрүүлсэн шатдаг хий буюу хим болон газыг хэрэглэхдээ хийн зүү халаах хэрэгслээс 1.5-аас 2 м, ил галаас 5 м хол зайд нар шууд тусахгүй газар байрлуулах, тогтмол хугацаанд агааржуулагч ажилуулах, эсвэл өрөөний салхивчийг нээлттэй байлгах, болон солих үед ил гал гаргахгүй байх, цахилгаан тоног төхөөрөмжийг салгасан байх, хийн тулга дээр болон түүний ойролцоо амархан шатах эд зүйлс байрлуулахгүй байх, хийн төхөөрөмжийг ажилуул дуусны дараа болооны хаалтыг заавал хаах зэргээр галын аюулгүй байдлыг сайтар хангаж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг биелүүлэхийг зөвлөж байна.
Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит Доронкон 2025 нисгэгчүү нисэх төхөөрөмжийн жолоодлогын улсын аврагшаалаар болох тэмцээн энэ сарын 25-наас 26-ны өдрүүдэд буян тухай зохицуулбар зохион байгуулалтаар бэлтгэл ажлыг хангаад байна. Тиймээс тэмцээний онцлог болоод зохион байгуулалтын талаар бид тодруулсан юм а. Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит нисгэгчүү нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аврагшаалгаар болох Доронкон 2025 тэмцээнийг энэ сарын 25-наас 26-ны өдрүүдэд буян тухай зохицуулбар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Анх дугаар тэмцээний нийт 4 шатаар зохион байгуулах бөгөөд сонирхсон хүмүүрт нээлттэй юм а. За энэхүү тэмцээн манд Монгол Улсын хэмжээнд анхудаа зохион байгуулагдаж байгаа гэдгээр онцлог байгаа. За анхудаа зохион байгуулагдаж байгаас гадна Монгол Улсын ерөнхийлөгчийн ивэлдор зохион байгуулагдаж байгаа. За энэхүү тэмцээн маань нийт 4 төрлөөр зохион байгуулагдана. За аливаалах хүмүүсүүдийг нээлттэй оролцуулах үүднээс насны ямар нэгэн хязгаар байхгүй 21 аймгийн Монгол Улсын иргэн бүр оролцох боломжтой байгаа. За нэгдүгээр болохоор тоглоомын төрөл буюу нийт хүүхд багчууд за дээрэс нь дрон сонирхож байгаа залуучуудыг хамруулах үүднээс тоглоомын төрөл, DIY төрөл буюу ухсрах төрөл, за commercial буюу арай мэрэгжлийн төрлийн сонирхчийн төрөл байгаа. Хамгийн сүүлийн болохоор бүтэн мэрэгжлийн FP төрлийн 4 төрлөөр тэмцээн явагдах байгаа. Үнэг бүрэн амжилтаар тэмцээн явагдана гэсэн үг. Тэмцээний зохион байгуулалтын үр дүн яг бид нар яг юу гэж харж байгаа гэхээр за нэгдүгээр 21-р зуунд нисвчүнс төхөөрөмж дронгүй байдаг зүйл байхгүй байгаа. Тэгэхээр Монгол Улсын нийт иргэн бүрийг дрон сонирхогч болгоё. За нисвчүнс төхөөрөмжийн ашиглалтын хэрэглээг өргөн болгоё. За нийгмийн төрийн зэрэг болгоомжтой сахилах байгууллагын албаагчдыг чадваржуулах гэсэн зорилготойгоор энэхүү тэмцээнийг бид бүхэн зохион байгуулж байгаа. За нийт оролцогчдод дроныхоо бэлэн байдлыг бүрэн хангах, өөрийнхөө тэмцээнийхээ бэлтгэлийн ажлыг сайтар хангах, бэлтгэлээс хангаад за тэгээд мөн гэр бүлийнхээ хэмжээнд ч юм уу сонирхож хүн бүрийг уриалж энэхүү тэмцээнд оролцоосаа за тэмцээнд оролцохгүй маа гэхэд за нийт улсуудыг уриалж ирж үзээсэй сонирхоосоо гэж энэ зүйлс уриалмаар байна. Доронкон 2025 нисгэгчүү нисэх төхөөрөмж жолоодлогын улсын аврагшаалаар болох тэмцээн нь нисгэгчүү нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэх замаар дорооны технологиг нутагшуулж, үндэсний аюулгүй байдал, хөдөө аж ахуй болон бусад салбарт үр дүндээ ашиглах бодлогыг дэмжих зорилготой юм. Тэмцээн оролцох хүмүүст нээлттэй бөгөөд мэргэжлийн сонирхчдын тоглоомын өөрөө угсрах гэсэн 4 төрлөөр явагдаж аврагуудаа тодруулна. Онцгойлын цаг нэвтрүүлэг эрүүл мэндийн булангаар үргэлжлэн та бүхэндээ хүрч байна. Энэ удаагийн эрүүл мэндийн буланд ханы томны шинж тэмдэг өрсөн сэргийлэх талаар мэдээлэл өгөхөөр халдвар төвчин судлалын үндэсний төвийн эмч Хуйбаатар студид хүрэлцэн ирсэн байна. За ер нь бол ямар ч халдвар төвчний үед тэр тусмаа агаар тусаар дамжин халдвардаг халдвар төвчнүүд бол олон үеийн бөөгнөрлөөс хамаарж байна. Томоо төвчин гээд байгаа зүйл бол маш олон вирус нянгийн нийтлэг нэрийг л хилээд байгаа юм. Эдгээр бол амьсгалын замаар гадаад орчин дарахад ширээ сандал ч юм уу гадаргуу дээр удаан хугацаанд оршин тогтноод байна. За дээрэс нь агаарт ингээд хөвмөл байдалтайгаар хэдэн цагаар оршоод байгаа юм. Энэ вирусүүд хүний амьсгалын эрдэнэ тогтолцоогоор нэвтэрч ороод байгаа юм. Үнийг шууд агаарт байгаа нян вирусыг амьсгалж авч байна. Эсвэл гараараа нөгөө бохирлогдсон эд зүйл дээр хүрээд түүнийг ам хамар нүдний сааст гэх мэтчлэн зүйл дээрээ ингээд хүрснээр шууд ингээд дамжуулах нөхцөл үүсээд байгаа юм. Тэгэхээр зэрэг анхаарах зүйл юу вэ гэхээр мэдээж нэгдүгээрт амны хаалт байх нь байна. Хоёрдугаарт за гарын ариун цэвэр байх нь байна. Гуравдугаарт орчны ариун цэвэр байх нь байна. Гэр орондоо за эсвэл олон нийтийн сургуулийн танхимын ширээ сандлаа маш сайн ариутгаж цэвэрлэдэг. Ойр ойрхон ариутгаж цэвэрлэдэг. Нийс чигтэй цэвэрлэг хийдэг. Дээрэс нь цонхыг онгойлгож, хаалга цонхыг онгойлгож нэвт салхиулъя гэж агаарын сэлгэлцлийг 2 цаг тутамд оруулж авах шаардлагатай. Ингэх юм бол тухайн агаарт байгаа нөгөө хөвөөд яваад байгаа тэр амьд биетүүд чинь устж өгөө болох нөхцөл бүрдэх гэдэг юм. Маш олон төрлийн вирус нян байдаг болохоор эдгээр нь хоорондоо хүний биед ороод хизээ идэвчих вэ? Өөрөөр хэлбэл нууц хугацаа. Нууц хугацаа гэдэг бол бас хоорондоо бас харилцаа адилгүй байдаг. За яг дунджаар аваад үзэх юм бол 1-5 хоног нууц хугацаа байна. За энэ нууц хугацааны төгсгөл хэсгээс эхлээд нууц хугацаа гэдэг бол хүний биед зовир илэрхгүй мөртлөнгөө хүний бие тэр вирусыг өөртөө халдвараа авчихсан байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ нууц хугацааны төгсгөл хэсгээс эхлээд халдварыг агаардлын замаараа тараагаад эхэлнэ. Тэгэхээр хажуудах хүн чинь ханиалахгүй, найтахгүй, шинж тэмдэггүй байсан ч
тэр хүн агаар төслийн халдварыг гадаад орчинд тарааж яхахыг үгүйсэхгүй гэж бодох хэрэгтэй. Хамгийн одоо анхаарал зөвөх ёстой зүйл бол нэгдүгээр чихэрлэг хоол хүнс. Чихэр бол хүний цусыг өтгөрүүлнэ. Цусны эргэлт багасаад ирэхээр хүний дархлаа унана. Тэгээд вирус амьд биетийн эсрэг тэмцэх хүний биеийн эсрэгүүцэл суларна гэж ойлгох хэрэгтэй. Мөн одоо аль болох дэлгэцний хол байх. За хоногтоо бол 30 минут дэлгэцийн одоо дэлгэц үзэж болох юм аа. Түүнээс хойш үзээд удаан хугацаагаар үзэх юм бол хүүхдийн дархлаа суларна. За дараагийн асуудал бол аль болох эрт унтах. 22 цагаас өмнө унтаж амарч яж бүтэн орой авч хүний дархлаа ирчимжнэ гэсэн үг. Нийт хэлэхэд гэртээ ямар нэгэн байдлаар хиншүүхээр бас хурц үнэр агааржуулагч гэх юм уу те зүйлийг гаргахгүй байх хэрэгтэй. Одоо томоос жүвчний үед эхэлж яхад ч тэр төгсгөлч тэр эмчилгээний дараач тэр хүний амьсгалын эрдэнэ тогтолцоо их мэдрэг байдаг. Ямар нэгэн хурц үнэрлснээрээ буцаагаад нөгөө салсын нэгсгээд гурсан хоолойг агчаагаад за тухайн өвчлөл иргэн сэдрэх вирусын халдварыг аваад илүү хурдан хугацаанд уушигны хатгалгаа үүсгэх юм уу тэр нөхцлүүдийг бүрдүүлж өгч яадаг. Иргэн бүр өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлж болсгүй эрслээс өрсөн сэргийл гарах хэмжээг тухай бүрт хэрэгжүүлж мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг даахыг уриалж байна. Онцгойлын цаг нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгчдэнд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.